Үнэт өв. Бэлэгт эртний хийдийн туур дунд ганцаар алхам тэрээр түүхчүн нэгэн удаа эртний нэгэн хийдийн туур бүхий газраар судалгаа хийхээр явж байлаа. Бэлэгт наранд ганцсан нэгэн чулуун ханы ан цавыг ажиглан зогсов. Түүнийг ханы нэгэн нууцлаг сэдвэрт хурууга хөргөх мөчөд агаар чичирхийлж эргэн тойрондох тоос шороо алтан тоосонцор болон ховров орчин үеийн дуу чимээ алсарч оронд нь хүчний үнэр алсын бүрээний дуу сонсогдож эхэллээ. Нүдэ нэхэд тэрээр октоор ертөнцөд ирсэн байв. 16 дугаар зууны тал нутагт зуны дэлгэр цаг иржээ. Алсад шинээр баригдаж буй хийдийн алтан ганжир наранд гялалцаж мартин хүмүүс дээл хувцсаараа ангаран давхилдана. Бэлэгт өөрийг нэгэн анир амгалан гэр дотор байгааг анзаарав. Гэрийн хойморт үе түмэн судар ном өрөөстэй байлаа. Гэрийн хойморт нэгэн настай лам сууж намхан ширээн дээрх шар цаасан дээр биерээр юм бичиж байлаа. Түүнийг номон гэдэг байв. Номон лам бэлэгтийг хараад огт гайхсангүй. Харин ч олон жил хүлээсэн хуучин анд шиг инээмсэглэлээ. Тэрээр санскрит төв төл дээрх эртний судруудыг монгол хэл рүү хөрвүүлэн болгож байлаа. Үг гэдэг бол зөвхөн тэмдэг төдий биш. Энэ бол сэтгэлийн гэрэл юм гэж номон лам номхон хэлв. Тэрээр өөрийн орчуулж буй алтан гэрэл судрынхаа нэгэн хуудсыг үзүүлв. Түүний биерний үзүүр бүрээс мэрэгэн ухаан урсаж шинээр бүтээж буй орчуулга нь цаасан дээр хээ хуар мэд бууж байлаа. Энэ бол монголчуудын соёл иргэншлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байсан түүхэн цаг хугацаа байлаа. Төд удалгүй бэлэгт гэрт байгаа үе түмэн судрууд номон ламын ажил төдийгүй түүх соёлын асар их өв болохыг ойлгожээ. Эртний судруудыг орчуулж монгол үсэг бичигт буулгаж байгаа нь монгол түмний оюуны нэгэн том сэргэн мандалт байв. Тэрээр өвгөн ламын хажууд сууж номон ламын хөдөлгөөн барыг анхааралтай ажиглаж байв. Энэ үед номон лам төвд их судрыг уншиж түүний утга санааг монгол ахуй сэтгэлгээнд хэрхэн нийцүүлэн буулгаж байгаагаа тайлбарлав. Бид өвөг дээдсийнхаа мэдлэгийг ирээдүйн хүмүүст үлдээхийн тулд энэ бүхнийг хийж байгаа юм гэж номон лам бэлэгт рүү нэг л дулаахан инээмсэглэлээ. Түүний энэ үгс бэлэгтийн сэтгэлд гүн гүнзгий хүрч соёлтгон төрлөختний хувьд мэдлэг түүх ямар их ач холбогдолтойг илүү сайн ойлгож байв. Магадгүй хэдэн зуун жилийн дараа хэн нэгэн үнийг уншвал биднийг ойлгох биз хэмээн номон лам өргөжлүүлэн хэлв. Номон лам бэлэгтэд бих бэлтгэх аргыг зааж өгөв. Тэрээр үнэт эрдэнийн чулууг нутаглаж тусгай тостой олж байлаа. Энэ бихний хязээж гандахгүй мянган жил өнгөрсөн ч тод хэвээр үлддэг нууцтай аж. Бичих үедээ өвгөн ламын гар ерж чичрэхгүй. Тэр маш итгэлтэй хөдөлж хуудас бүрийг урлагийн бүтээл болгон ховргож байв. Гэнэт гадаа мартын төвөргөөн сонсогдож хийдийн барилгын ажил эрчимтэй болж байгааг сануулв. Бэлэгт өөрийнхөө ирээдүйд үдсэн туур болсон хийд хэрхэн цогцлон босож байгааг нүдэрэн харлаа. Номон лам дүнд нэгэн шинэ хуудас өгч дээр нь өөрийнхөө нэрийг бичгийг хүсв. Бэлэгт чицэрсэн гараар бээр барин цаг хугацааны гүүрэн дээр мөрөөн үлдээлээ. Цаг хугацаа бол урсгал ус биш, харин нэгэн том агуу ном юм гэж номон лам хэлээд бэлэгтийн мөрөн дээр гараа тавив. Тэр мөчид гэрийн доторх гэрэл улам тодорч бүх зүйл зэрэглээ мэд сарниж эхлэв. Номон ламын төрх аажмаар бүдгэрч түүний дуу хоолой салхины шимнээ болгон оврлаа.
Бэлэгт өөрийнхөө цаг хугацаа руу буцах болсноо мэдрэв. Бэлэгтнүүдээ нэхэд тэрээр өнөө хуучин хэдийн дуурны дэргэд зогсож байлаа. Нар жаргаж орчин тойрон нам гүн болжээ. Тэрээр яг л зүүдэлсэн мэт байсан ч халааснаас нэг зүйл боллоо. Энэ бол номон ламын хэрэглэж байсан өнөөх эртний биер байв. Тэрээр инээмсэглэж өөрийнхөө цаг үед номон ламын эхлүүлсэн тэрхүү соёлын өвийг үргэлжлүүлэн бүтээхээр шийдэн алхлаа.